хамтдаа ингэж тайлангуудыг явуулдаг байсан гэж. Тэгээд Төв Азад тусгаарлагдсан амьдарч байгаа тэд нар гэхэд ямар их өргөн мэдлэгтэй байгаад байгаа, улс төрийн цаг үеийн ямар их мэдээлэлтэй байгаад байгаа ингэдэг. Тэгээд трийг нь сонсох гэж тэр нутгийн зон олон хүлээдэг. Тэгээд нэржидмаа ноёны охинч гэсэндээ үзэсгэлэн гоогоороо тэр мэдлэг чадвараараа тэр одоо арт түмнийг ингэж байгаа учраас яг нөгөө нэг Диана Гүнжгийг гүнзлэгдэх шиг тийм. Яг тэгээд гүнжгээд хүндлэгдсэн юм бэл. Тэгээд торгууд гүнж гэдэг байгаа юм бэлээ. За тэгээ Европын нийслэлд амьдраад их сургууль 7 жил суусныхаа дараа их нутагтаа ирэх үйл явдалтай нөгөө нэг ихний дурддаг одоо энэ Хаасланд таасан байж гарах гэдэг байгаа байхгүй. За Хаасланд нэрчтмаатай 14 цаг ярилцаж суусан гэдэг. Тэгэхдээ гэрэл зураг дарж амжсан. За тэнд нөгөө нэг хамт явж байгаа National Geographic сэтгүүлийн редактор болон гэрэл зурагчид хамт байсан болохоор гэрэл зургийг дарж амжсан. За тэгээ бас яриа авч амжсан байдаг. Одоо хэдүүлээ National Geographic гасан зургийг нь болон яг юу гэж ярьсныг нь одоо унших. Тэгэхээр 1920-д оны тэр үед байгаа торгууд гүнж юу ярьж ирсэн бэ гэдгийг хэдүүлээ сонсоод уншаад сонсъё. За тэгвэл өрөө дээрээ гарна. За тэгсэн чинь ингэж байгаа. За бидний өрөмчөд байх үеэр экспедицийн түүхч Жорж Вит хоёр Монгол гүнжтэй сайхан яриа өрнүүлсэн юм аа. Тэрээр морь ундаг Монгол гутал, бариуд синхэр банзал, шүрэн хатгамалтай энгийн цагаан цамц өмссөн байв. Ширүүн жижиг морио унаж хурдан давхснаас болж үс нь баг зэрэг сэгсийсэн байлаа. Дур булаам, ухаалаг, бодитоор сэтгэдэг дормын энэ эмэгтэй Франц хэлээр ямар ч аялгаагүй Америкийн англиар ярианы хэллэгийн чадмаг оруулан ярина. Түүнтэй бүжиглэх нь хачирхалтайч түүнтэй ярилцах нь үнэхэрийн энгийн байлаа. За одоо асуулт ингэж эхэлж байгаа. Яагаад өрөнд орны хүмүүс бие биедээ дургу байдаг вэ гэж сууж байгаа. Тэгсэн чинь урдаас нь хариулахдаа нэрчтмаа ингэж хариулж байна. Яагаад консерватизмыг дайсагнал гэж нэрлэдэг вэ? Урдаас нь асууж. Тэгмүүд нөгөө ч хариулт болж байгаа шүү дээ. Тэгсэн чинь та нар клубтээ гэртд нь танихгүй хүмүүс байхад үргэлж баяртай байдгүй. Дорны хүн өөрийн гэсэн сэтгэл зүйн цагаан хэрэмтэй бөгөөд хамгаалалт нь найдвар муутай гэж санагдаг баг. Түүний цаана бүх хүн хайрлагдахыг бүр үнэлэгдэхийг хүсдэг. Түүний амар амгаланг эвдэхгүй байхыг л хүсдэг юм аа. Хүмүүс зөвхөн эд хөрөнгө төдийгүй амьдралын хэм маягаач хамгаалахыг эрмэлздэг. Таны амьдралын хэм маяг тань тохирсон байж болох ч бидний амьдралд занал хийлж байгаа. Одоо нөгөө сөөрөн иргэншилж бидний амьдрал занал хийлээд байгаа. Та нар яарч байгаа учраас зэрэлгүүд болж харагдаад байгаа. Та нарын сэтгэлийг хараахан эзэмшиж амжаагүй байгаа механик тоглоомууд татдаг. Та нар илэн далангүй байдал дуртай. Гэхдээ жинхэнэ ойлголцол бий болтол албан ёсны эелдэг байдал хэрэгтэй байдаг юм аа. Та нар манахаас ялгаатай дэлхийн үзэл санааг ноёрхож байгаа. Гэсэн чинь нөгөө нэг яг энэ яриаг өгч байхад нь одоо манай найрлагчтай зургийг гаргаж байгаа шүү. Гэсэн чинь тэр зураг нь болохоор яг торгууд бүсгүй хөрөг нэртэйгээр үндэсний газар зүйн нийгмийн архивд одоо урт хадгалагдаж байгаа тийм зураг юм байлээ. За тэгээ өргөжлүүлээд нэрчтмаа. Та нар бол